За бүгдээр нь өдрийн төргий царан гэрэл экологч мэрэгжилтэй саран дагалах хамгаалах санд ажилладаг. За тэгээ энэхүү хэлэлцүүлэгт би аль нэг намаас хараад бусаар мэрэгжлийн хүний байр сууриар бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлээд туулгалаа одоо аврах хамгаалах ямар биологийн байдлын судалгаа хамгаал дээр тулгуурлаж бид нар бас ингэж дүгнэлт гаргах ёстой зэрэг талаарх одоо өөрийн байр сууриа илэрхийлье гэж бодож байна. За тэгээд за энэ мэдээж бол энэ манай хотод нийтлэл одоо хамгийн их тулгамдж байгаа төвчрлийн асуудлыг бол хүн болгон одоо арилгуулъя, одоо энэ төвчрлийг багасгахыг гэсэн сэтгэлтэй байгаа. Гэтэл энэ төвчрлийн нэрийн дор үүсэж байгаа энэ олон улсын мега төсөл буюу энэ туулын хурдны замын төсөл маань байгаль орчин нэг ялангуяа одоо туулын экосистем, хотын экологийн экосистемд бол маш одоо сөрөг үр дагаврыг авчирж байна гэдгийг бол хэлэхээр байна. Учир нь их юм бол саяны та бүгдийн хэлжсэн зөндөө олон одоо энэ судалгаа, шинжилгээ, ус гэл ингээл ярьж байна. Тэгвэл та бүхэн биологийн байдал талаас яагаад ярихгүй байгаа юм бэ? Энэ туул гэдэг чинь туулын тэр бургас чинь одоо зөвхөн одоо тэр усаа одоо ингэж тэтгэхээс илүүтэйгээр бас одоо тэр туулын бургасанд амьдарч байгаа амьтан ургамал гэх мэтлэн тэр одоо амьтдын орон гэр болж өгдөгөөрөө бас онцлог бас гол амьдрах орчин болж өгдөг юм аа. За манай байгууллагын хийсэн судалгаан дээр бол судалгаа за мөн дээрээс нь одоо Америк нэгдсэн улсын e-board гэдэг бас нэг шинжилгээ ухааны аппликейшн байдаг, платформ байдаг. Тэн дээр бол манай Монгол улсын Улаанбаатар хотод одоо бүртгэгдсэн нийт одоо зөвхөн туул орчмоор шүү. Туул орчимд нийтдээ 229 зүйлийн одоо шувуу бүртгэгдсэн байдаг. Судалгаан дээр үнэлж хэлж байгаа шүү. За энэ бол манай Монгол орнд бүртгэгдсэн нийт шувуудын зүйлийн 40%. За тэгэхээр энэ туул орчмын бургас маань өөрөө 229 зүйлийн шувууг агуулдаг. За дээрэс нь одоо ургамал, мод, бут, за мөн одоо зарим нэг судалгаан дээр бол 120 орчим зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг. За тэгээд замаг, хоёр нутагтан мөлхөгч гэх мэтлэн за тэр туулын бургас орчимд байгаа экосистемд маш олон төрөл зүйлийн одоо биологийн байдлын одоо амьтан ургамлууд бол авшиж байгаамаа. За тэгээд энийг бол энэ төсөл хэрэгжснээрээ болвол энэ одоо эдгээр амьтанд бол маш одоо сөрөг нөлөө учруулах юм аа. За тэгээд ялангуяа бол энэ устай холбоотой зүйл ярих юм бол энэ туулын эхэнд одоо байгаа одоо тэр гүний хутгууд байна. Тэр одоо зарим тохиолдолд бол хавар цагт бол хурд тундас багтаа үед л туул өөрөө тасардаг. Энэ улмаас бол маш олон зүйлийн загснууд бас энддэг байгаа. Энийг бас зарим судлаачид бас сошиал орчинд болон одоо зарим нэг одоо судалгаануудад бол нийтлсэн байдаг. За мөн одоо энэ туул мөн цаашдаа сэлэн мөрөн рүү бас ингэж зутгах нь. Гэтэл энэ зөвхөн Улаанбаатар хотын хүмүүсийн одоо ярьж байгаа асуудал гэхээсээ илүүтэйгээр энэ сэлэн мөрөнд одоо зутгаж байгаа тэр одоо дайрч өнгөрч байгаа тэр одоо биологийн байдал ямар үр дүн нөлөө үзүүлж байна, ямар одоо тэр нутаг дэвсгэрт одоо амьдарч сууж байгаа хүмүүс яаж нөлөө үзүүлж ин гэдгийг нь бас бид нар судлах хэрэгтэй маа. Тэгээд энэ яг үнэндээ бол энэ наривсан байдлын үнэлгээтэй бол ерөөсөө санал нийлэхгүй байна. Экологи эдийн засгийн үнэлгээ, амтны үнэлгээ бол нийтдээ 5.7 сая гэж байгаа. Энийг бол ямар үндслээр ингэж тооцоолсон юм бэ гэдгийг бол хэлмээр байна. За тэгэхээр би нөгөө ганцхан судалгааны үр дүн хэлчихье гэж бодлоо. Энэ дээр болохоор шинжилгээ ухаан ботаникийн цэцэрлэгт хүрээлэн гэж байдаг. За энэ хүрээлэн маань 2023 онд Улаанбаатар хот дахь ногоон байгууламжийн судалгааг бол хийсэн. За үүнд бол нэг хүнд ногдох хэмжээ бол 9.2 м гэжээ. Энэ нь болохоор хотуудын дунджаар бусад одоо олон улсын хотуудын дунджаар 3 дахин бага гэж байгаамаа. Тэгэхээр манай хотын экосистемд хамгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа ногоон байгууламж яг хэдэн хувийг эзэлж байна вэ? Та бүхэн мэдж байгаа геоботаникийн цэцэрлэгт хүрээлэн, үндэсний цэцэрлэгт хүрээлэн, замун хотын экологид маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа туулын экосистемийн энэ одоо амьдрах орчин экосистем байгаа. Хэрвээ бид нар одоо энэ экосистемийг хамгаалахгүй байх юм бол ер нь бол үндэсний аюулгүй байдал, за тэгээд цаашлаад биологийн байдлын аюулгүй байдал асар их одоо доройтол авчирна гэж одоо судлаач хүний хувьд үзэж байна. За тэгээд дээрээс нь тэр төслийн хүчин чадал болон одоо тэр наривсан үнэлгээнд дээр тусгагдсан